За сайн байцгаана сонсогчдоо. За манай зочил бизнес контент маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр энэхүү дугаарт И-гэрээгийн хамтран үүсгэн байгуулагч үйл ажиллагаа хариуцсан захирал Бат хоёрыг урьж оролцуулж байгаамаа. За сайн Бат хоёроо. За сайн байна уу. За одоо хоёул шууд нөгөө бизнесээ эхлээд танилцуулаад шууд ажилдаа ороод эхлэх юм. За ерөнхийдөө бизнесийн хувьд товчхон танилцуулбал ямар бизнес эрхэлж байгаа вэ? И-гэрээгээд блокчейн захин гэрээний систем. Тэгэхээр ерөнхийдөө захимаар гэрээ байгуулна л гэсэн үг санаа. Ер нь ямар асуудлыг И-гэрээ маань шийдэж чадсан бэ? За ер нь бол одоо нэг гэрээ өөрөө уламжлалт хэлбэрээр байгуулна гэдэг нь амар зардалтай. За принтерлэн хевлэн за нөгөө цаасаа агаас бэцэг түргэж ер нь буцаад авч явна. Тэгээд энэ замын түвшрлийн 15-20 орчим хүнөөрөө энэ бичиг цааснаач чинь зөөх мөх. За тэгээ нөгөө гарын үсэг зурлаа буцаад ирэн дараа нөгөө гэрээ нь алга боллоо. Гэрээн дээр би зураагүй, ингээгүй шүүхтэр ийм асуудлууд гарч ирдэг. Ингээд гэрээний өмнөх болон дараах үе шатууд ингээд үжидэг. Гэтэл нөгөө гэрээ маань айгаа суур асуудал үжидэг. Тэгээд гэрээгээ бас хадгална гэж асуудал байгаа. Ингээд энэ мөчлөн яг уламжлалтаар өөрөө явах нь амар өндөр зардалтай, цаг хугацаа их ордог. Энийг цаг хугацаа болон зардлыг бараг 10x хэмнэж байгаа гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо бүтээмжийн нэмээд давхар зардлыг бууруулад явж байгаа шийдэл юм байна шүү дээ, тий. За ер нь ямар бүтээгдэхүүн үйлчлэгээнүүд И-гэрээ дотор байдаг вэ? За одоогийн байдлаар болохоор 3 үйлчлэг байгаа. Эхнийх нь болохоор subscription model. За тэрний юу гэхээр манай дээр subscription аваад гэрээ цааш нь илгээдэг. За илгээгээд нөгөө гэрээгээ аваад онлайнаар захимаар байгуулад ингээ явцдаг. Энэ болохоор үндсэн бүтээгдэхүүн. Дээр нь болохоор яг гараад ирсэн гэрээгээ блокчейн дээр бичиж хадгалах гэж байгаа. Одоогийн байдлаар Ethereum Polygon дээр бичиж хадгалж болж байгаа. Тэгэхээр нөгөө гэрээгийн блокчейн дээр ингээ хадгалахаар тэр PDF файлын жижигхэн хэсгийг онлайн дээр хадгалах хизээж устдахгүйгээр байчин гэсэн үг. За тэгээд дараагийн болохоор бидэрт нөгөө гэрээний систем гэхэр хүмүүс аяг юу асууад байдаг гэсэн. Ийм гэрээ байна, тийм гэрээ байна гэдэг. Тэнгүүд гэрээний 400 орчим гэрээний загвар зарж байгаа. Зөв. Тэгэхээр бас гэрээний загварууд нь бэлэн хадгалах нь үйлчлэгээтэйгээ давхар гэрээний блокчейн дээр суурилсан гэрээ контрактууд аль биесээр захимжаа явж байгаа юм тий. Үнийн хувьд эдгээр үйлчлэгээнүүд ямар төрлийн үнэтэй вэ? Мөн дээрээс нь ямар харилцагч нар энэ үйлчлэгийг авч болох вэ? За манайх болохоор B2G, B2B, B2C буюу засгийн газар, байгууллага, хувь хүн гээд 3 төлөв таргаталж байгаа. За тэгээд засгийн газар дээр болохоор эхлээд нөгөө нэг яг байгууллагууд итгэх хэрэгтэй энэ ажиллахгүй тийм учраас эхлээд засгийн газараас эхэлсэн. Тэгээд засгийн газар болохоор боловсролын яам, боловсрол мэдээллийн үнэлгээний төв. За тэгээд захим яам, одоо сүүлд зам тээврийн яам гэдэг ч юм ингээд яамдууд тэмтэрч байгаа. Үр шимнэлцтэй галзуу байгаа. Жишээ нь одоо боловсролын яамны хувьд болохоор хөдөө орон нутагт 700 орчим сургууль байгаа байхгүй юу? Сум дүүрэг. Тэгээд тэрийг заснаар ингээд боогдоод очоод энэ нөгөө машин тэрэг очино, буцаад аавна, очихгүй буруу газараа гэрээгээ зурна, үнийн дунд буруу байна, эргээд ирнэ гэтэргээд гэрээ нь очоогүй би хүлээж аваагүй энэ төр маш их асуудал гараад өөрөө энийг ингээд 700 сургууль дээр гэрээ байгуулах юм бол нэг жил орчмын ажил болдог. Тэрийг 2-7 хоногийн дотор хийцэн. Баталгаажуулаад хийгээ гаргаад ирцэн. Тэгээд тэнгууд манайх нөгөө нэг ийм Монголын дан үйлчлэгээр баталгаажуулаад гараад иртээ. Тэнгууд дангаар болон хураар гүйцэтгэх захирлыг баталгаажуулаад гараад ирэнгүүт одоо магадгүй тэр хөдөө орон нутагт нөгөө очисон гэр дээр менежерийн ч юм уу өөр нэг хүн зорч болно шүү дээ. Яг гүйцэтгэх захирал биш өөрөө. Дараа нь асуудал үүслэхэд нөгөө захирлын хариуцлагагүй би наа чи юм шүү дээ өөр хүн шүү дээ гэдэг юм байна. Тэнгүүд яг тэр нөгөө нэг зурангууд яг гүйцэтгэх захирлын зурж байгаа. Зөв. Тэгэхээр нөгөө бас нөгөө ямар нэг хууль бус үйлдэлүүд тий одоо залилан ч юм уу эсвэл одоо хүчингү гэрээнүүд хийгдэхгүй бүгдийг аль биесээр бүртгэлтэй байгаа учраас энэ дэр л айлтгүй. Тийм, тэр нь гоё official болгож өгнө. Дээр нь тэгэнгүүт одоо тэр чинь жил хийх ажлыг 14 хоногт хэмжлээ гэдэг чинь цаг хугацаанд хичнээн их юм би тий 365 хоног 14 хоног дотор гэдэг чинь тий. За тэгээд тэр нөгөө нэг машин нөгөө нэг засыг туулаад эвдлэн байран очиод буцаад ирнэ. Тэр машины бензин зардал, тос маслны зардал. За тэгээд тэр принтер цаасыг хевлэн тэр офс дээр нэг 7-8 хүн өдөржин шүнжин тэр цаасыг хевлээд араас нөгөөтгөө хийсэн үү барьсан уу гэж уцтаж ярина. За тэгээд тэр нөгөө цаасыг принтерээр хевлэнгүүд эргээд ирэнгүүт нь бас нэг агуулгах савд хийн. Нөгөө агуулгах сав нь метр квадратын зайцлан тэр авслаасаа 5 жил хадгална гэх. Тэгээд тэр чинь бас эрсдэлтэй тий норж шатна тий.
алга болно. Эргээд нөгөө нэг тэр гэрээ гаргаад ирчихгээд нөгөө нэг нэгтлэндаа ч юм уу нэрвдаа ч юм уу за мэдхгүй туслахтаа очиод захирлын хилэн нөгөөх нь хайн 2 3 цаг хугацаа тэгээд бүр олдохгүй ч эрсдэлтэй тий. За эндээс нь efficiency зардал хэмжээ дээр нь цаг хугацааг асар хэмжиж байгаа. Зөв. И-гэрээ гээд үйлчлэгийг одоо хаанаас авч болох вэ? Одоо аппликейшн юу байгаа лээ? Манайх юу байхгүй, аппликейшн байхгүй. Яг server web based. Гэхдээ нэг гар утаснаас шууд нэг браузероос нэгээд ашиглах бүрэн боломжтой. Тэгээд e-гэрээ цэг имэн гэж орчин. Окей. Тэгэхээр маш амархан e-гэрээ цэг имэн сайт руу ороод бүх саяны 3 үйлчлэгийг авчих юм тий. За, e-гэрээгийн сүүлийн үед байгаа сошиал медиа дээр шинжилгүүдийн талаар хүмүүст мэдээлэлүүд тараажсан. За, энэ дээр болохоор e-гэрээ version 4-р хөлбөр гарсан байсан тий. 4 биш 2 дугаар хөлбөр. 2 дугаар хөлбөр. Sorry. 2 дугаар хөлбөр нь өмнөх хөлбөрөөс юугаараа илүү сайжирсан байгаа лээ. Эхлээд бид нар нөгөө гэрээний систем бүтээгээд нөгөө дэлхийн топ DocuSign, Adobe Sign энэ төр ингээд суйрлуулалт хийсэн. Тэгээ нөгөө DocuSign энэ төр өөрөө нөгөө веб email based байдаг. Тэгээд ирсэн чинь нөгөө Монгол руу боод ирсэн чинь монголч нэг имэйлгүй хүн байж болно, утасгүй хүн байж болно. Гэхдээ бүгдөө регистртэй. Тэгээд дээр нь Монголоор нэвтэрдэг байт юм бэл. Тийм учраас яг бүхэлд нь архитектор буулгаад ингээд системийг хэлбэршүүлсэн. За энэ ихнийх нь. За тэгээд 1.0 гаргасан. Ер нь бол тэгэхээр нөгөө нэг одоо ингээд барилга барингуудаа бүтэн барилга барьж дуусангуудаа буруу юм гэж барилгаа нураангуудаа ахиж шинээр барилга барингуудаа за тэгэнгүүт нөгөө нэг яг бодит байдал төр хэрлээд гисэн чинь ийм асуудал байна, тийм байна, энэ жоохон ойлгомжгүй тийм байна гэд хэрэглэгчээс комент гараад ирэнгүүт нь маш яралтай. Одоо энэ хэрэглэгчийн доо маш хурдтай нэмэгдэх юм. Тийм учраас бид нэр 2.0 гаргаад яг хэрэглэгчийн тэр нөгөө зовлонгийн шийдэж өгөх шийдлүүдийг 2.0 дээр цогж өгөх юм байна гэж шийдээд тэгэхээр нөгөө user centric буюу хэрэглэгч төвтэй илүү хялбар үйлчлэлүүд хийсэн юм тий. Зөв. За том мэдээллийн хувьд компанийн хувьд юу стартапын хувьд тий ямар баг бүрэлдэхүүнтэй мөн дээрээс нь хэрэг хэмжээний одоо traction том мэдээллийг орийн одоо сүүлд гарсан мэдээллүүд нь ямар байгаа вэ? За манайх нэг 20 орчим ажилтнтай. Тэгээд ерөөдөө ихэнх нь developer, web based. За юм байгаа. Тэгээд бид нар чинь 2023 оны 1 сард системийг хөгжүүлж эхлээд 2024 оны 2 сард ланч хийгээд тэгээ одоо өнөөдөр чинь 25 оны 4-р сар хэд энэ хугацаанд болохоор одоо нийт яг одоогийн мэдлэр 67 мянган хэрэглэгч гэрээ ороод байгуулад ингээ явцсан. Тэгээд 1550 орчим байгууллага орж ирээд гэрээ нааш цааш шийтцсэн баа. Зөв. Тэгэхээр чин өшөө зөндөө зах зээл бол одоо хүлээгээд байж байгаа юм байна шүү дээ тий. Тийм, ер нь зах зээлийн үед бол амар. Одоо жишээ нь за одоо санхүүгийн програм ч юм уу. За санхүүгийн програм бол бүгд хэрэглэнэ. Жишээ нь рестораны програм, зочд буудлын програм байлаа гэдгээр чинь тэр чинь нэг үүсгэл нэг тоон дээр очиж гацсан шүү дээ тий. Цөөхөн газар 300 ч юм уу 1000 дээр очиж тэгэнгүүт Монголд 258 мянган аж ахуй нэгж байгаагаас үүд хаалга бариад одоо 109 мянган аж ахуй нэгж байгаа. Тэд нэр бүгдөө хэрэглэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр ер нь зах зээлийн хувьд бол галзуу. Тийм ээ. Тэгэхээр ажил бол дөнгөж эхэлж байгаа юм байна. Удахгүй за яг энэ санааг бол хүн болго ингээд хэн нэг хийгээсэй гэж хүсэж исэн баг тий. Одоо энэ бол нөгөө боломжгүй зүйлийг байсан шүү дээ тий. Гэрийг цахим болгонд чи болохгүй манаа шиг улсад тийм хууль мөл тий юмнууд нь аль биесээр тэр зөвшөөрөх асуудлууд зөндөө гарна гэд. Тэгэхээр одоо та хэд ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч ив? Яг энэ стартапаа бий болгоход энэ хууль эрхцээ хувьд ч юм уу яг ингэ зах зээл нь бэлэн болох гэж бас зөндөө ажлуудыг хийсэн л байгаа шүү дээ тий. Саад бэрхшээлүүдээс дурдвал бид хэд болохоор нөгөө өмнө крипто бирж хийжсэн. Тийм учраас нөгөө блокчейн дээр туршлагатай болохоор блокчейн дээр юу гоё хийж болох вэ гэдэг нөгөө угаасаа гадаад ингэ харилцаад байгаа гот. Блокчейн дээр гэрээний систем хийвэл нөгөө баталгаажуулаад тест баталгаатай гоё болох юм байна гэх. Тэгээ нэг 5 толгой дээр илүүдээ нөгөө би бүх гэрээгээ шатаацсан гэж нэг зургатаар нэг ярддаг нэг үзчихсэн. Яг нөгөө нэг шүүхтэр ингэ ярьсан чи би бүх гэрээгээ шатаацсан гэж ингэж яриа шууд ингээд олон нийтийн сонсгол дээр. Тэгээд яг ер нь за энэ гэрээний систем болох юм байна гэж бодоод тэгээд бид хэд 23 оны 1 сард ингэ хөгжүүлж эхлээд ингэ яваад байгаа юм. Гэхдээ бид хэд бас яг бүрэн ойлгоогүй. Өөрөө энэ юу гэхээр өмнө хэд удаа хүмүүс ингээд яг энэ гэрээний системийг орлож ийсэн. Гэхдээ хуульд нь бол 21 онд баталгаажаад бэлэн болоод тэгээд 23 оны 12 сарын 15-нд улсын хурлаас 109% зэрэг өөрчлөлт оруулсан юм. Тэрэн дээр юу гэхээр цаасаар болон захимаар гэдэг үг нэмээд тэр үг орж ирснээрээ гэрээний систем 23 оны 12 сарын 15-нд
бүрэн хэрэгжих боломжтой болсон. Жишээ нь цахимаар гэрээ хийж болно гэсэн юм цаана заалтан дээр болохоор бичиг баримтыг архивын тухай хуулийн нөгөө цаасаар 5 жил хүртэл хадгална гэж заалт байсан байхгүй юу? Тэнгүүд 1000 цахимаар хийгээд байгаа гэсэн тэр чинь хевлээл дараа нь хийх хэрэгтэй болчиход шүү дээ. Нөгөөдөө хуучнаар хий. Тийм. Тэгэхээр худлаа агаад исэн чинь яг тэр өөрөө хэрэгжээд тэгээд бид нөгөө 2 сард бүтээгдэхүүн лонч хийгээд за тэрнээс хойш ер нь бол одоо нөгөө нэг банкн дээр очиод юу байгуулдаг штэ. Данс нэг зав биер ирдэг штэ. Тэр мөр залтууд ингээ жоохон Монгол банкн дээрээс өөрчлөлт ороод шинээр хуулийн залтууд нэмэгдээд улам л тэр нөгөө захим нь гоё олоо л. Зөв. За, ерөнхийдөө бол бас нөгөө бизнес эрхлэгч нар энэ хүү контентыг үздэг те. Тэгэхээр та бүхэн яг саяны хэрэгтэй мэдээллүүдийг олж авч байгаа. Мөн дээрэс нь асуухад за гэрээ бол мэдээж стартап маш богинохон хугацаанд ингэж өсрэлт үзүүлж чадсан байна те. Энэний яг нөгөө нэг гол амжилт нь яг юундаа байв? Бид хэд ч нөгөө анхных биш. Одоо ингээд яг нэг 2 фаундертай, 3 фаундертай, ер нь яг за 4 фаундертай. Тэгээд яг өмнө бүгдөө бас нэг одоо биний лав 15 дахь бизнес ахгүй. Тийм болохоор тий. 12 3 жилээр 2013 онд Азийн хөгжлийн банкны үндэсний дата аналист хийж байгаа л. Тэгэл тэр ажлаа хаяал стартап гэж хийсэн. Тэгэл бүтлгүүтэл фейлдэл зөндөө явуулсан. Тэгээд сая харин өнгөрсөн жил яг үтсэн. Гэтэ бас ер нь бол амаргүй байсан. Одоо нөгөө холболтууд хийх хүлийн зөвшөөрөх гэл маш их уулзалтыг ингээд төр бүгдэнтэй нь очиод та нон стоп уулзаал. Тэгээ яг нөгөө өмнө бас нэг бизнес хийдэг гэсэн болохоор яг энэ нөгөө тоогоо стартап таван дотор аягүй гай гэсэн. Тэгээд бид хэд чинь 2024 жил 5 сард нөгөө стартап челленжлсан, тент төрүүлсэн. Тэгээ нэг 97 компани гарч ирээд зургатаар гараад нэг даалгавар биелүүлээд ерөөдөө стартапын тэмцээн чинь эхлээд бүртгүүлээд нэг пич тавиал тэгэл дуусчдаг шүү дээ. Тэр тим тэмцээн биш байсан. 5 уншидтэй бүр амар их даалгавар хийлгээд нилээдгүй зах зээл ресурс бүр ингээд бүшилсэн. Тэгээд тэр тэмцээний дараа Монжогоос тэмцээн болсон, EBRD-гаас тэмцээн болсон. За тэр жил бол ерөөсөө гэрэг энэ жил хэлсэн шүү дээ тий. 8 9 юу болоо. Тэгээд хамгийн сүүлд нь Digital Night болоод Mon X болоод бүгдэнд нь баг төрүүлээд ингээд бүгдэнд нь шагналаа. Тэр бас нилээн сайн маркетинг болоод баг за би зүгээр ийм нэг юм шуум яриа заяа. Тэр нь юу гэхээр одоо манайхтай адилхан ингээд систем хөгжүүлж исэн хүмүүс тэр олон юу хараад тэмцээн төрүүлж хараад тэгэл ер нь баг хөгжүүлэх болчихж байгаа байхгүй юу. Тийм юм болсон. Тэгээд энэ чанга юм байна гэж зарим одоо бол баг ер нь л яг зүгээр чамд мөнгө ресурс байвал чи ямар системийг босч ин гэж ярьдаг л да. Гэхдээ одоо манайхыг баг дөөрэй гэдэг бас нэлээд ажиллаа. Бид хэд чинь оюун бодол одоо баг хэдэн жилиг зарцуулж ин дээрэс нь санхүүгийн хувьд нэлээд их мөнгө зарсан байгаа. Тэгэхээр энэ чинь буцаад босгоно гэдэг бол корпорацууд л одоо нэг тий үзэлцэн өгөхөөс өөр нэг хувийн хвшил бол тийм амар бас энэ зах зээл дээр тоглоход хэцүү л баг. Тэгэхээр за ямар ч гэсэн та хэдтэй тэгээд одоо нөө залуучууд маш их урам зориг өгөөд тэр 24 он бол ерөөсөө гэрээгийн жил байсан. Тэр үед маш олон стартапууд бол яг энэ нөгөө юу блокчейний технологиг яаж ашиглах вэ гэдэг дээр байх үед нь хамгийн зүйтэй ашигласан гэж миний хувьд боддог. За тэгэхээр нэг сонирхолтой асуулт одоо дахиад та хэд маань те за яг хөрөнгө оруулалт хэрэггүй байсан ч вэ би тэрээс мэдэхгүй. Гэхдээ нэг тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээвэл ойрын те 3-5 жил ямар ажлуудыг ер нь хийх тийм одоо юу төсөөлч юм уу төлөвлөгөө ч юм уу байгаал бид хэд нөгөө юу очиод зах зээл амар том гэсэн шүү дээ түрүүн те ер нь Монголын нөгөө стартапууд нөгөө нэг фейлдэг дампуурд гол шалтгаан чинь зах зээл жижиг. Тэнгүүд чи нөгөө Америк том зах зээл жижигхэн ID аваад хинч хөндөөгөө тэр ID-гаа оруулах нэг юм орол бүүмчдэг. Тэнгүүд зах зээл том болохоор тэр зах зээлийг эзлэх гэдэг дээр нилээн юу байгаа. Тэгээд манайх одоо нөгөө нэг sales team ихнээс нь босгож байгаа. Тэгээд нөгөө өмнөх бидний нөгөө бүтээгдэхүүн дандаа нөгөө шууд онлайнаар оруулах худалдаа авчдаг. Yes гэдэг ч юм уу шууд ингээд явал хэрэгжилдэг гэсэн. Одоо болохоор яг нөгөө sales гэдэг юм руу орж байгаа. Тэгээд энэ юу юм бэ л те Монгол өөрөө ийм нөгөө salesman тэгээд технологийн product-ийн salesman-ийн ийм асуудалд орсон. Яг тэгэхээр Монголын технологийн бүх компаниуд бүтээгдэхүүн байгаа. Очоод борлуулж чадахгүй байгаа. Тэнгүүд нөгөө Америкт чинь salesman гэдэг чинь л өөрөө бараг л одоо бараг сайтн тэр бомтнуудын 90% нь salesman очоод подкаст ярьсан мөрснөөр бол тэнгүүд чиний онцлогийн өгөөд би маш сайн тэр зүйлийн salesman гэж өөрийгөө ярьдаг. Монгол тийм байдгүй. Тэгээд тэр зах зээл гарч байгаа. Ялангуяа технологийн салбарт тийм хүн байдгүй юм байлаа. Тэгэхээр тэрэн рүүгээ тэр salesman тэр зүйлийг босгох гэдэг зүйл рүү явж байгаа. Тэгээ нөгөө нэг түрүү ярьсан шүү дээ 100 мянга орчим ингээд
юу байгаа. Тэр болгонтэй бид нэр өөрсдөө очиж чадахгүй. Одоо яг фаундерууд нь уулзаа явж байгаа. Тэгэхээр маш хүчтэй salesman галзуу ингээл татшиг ингээл баруун зүгөө зархал тийм л. Зөв. Тэгэхээр борлуулалтын багаа илүү хүчрэгжүүлэх дээрээс нь шинэ борлуулалтын хүмүүсүүдээс сургаж авах гэх зөндөө ажлууд л ер нь цаашдаа хийхээр төлөвлөсөн байгаа юм тий. За одоо ер нь за тэгвэл яг ойрын хугацаанд хүний нөөцийн хувьд тий та хэд маань salesman-ээс өөр одоо юм хүний нөөцөө танай компанид бас ажилд орохыг хүсэж байгаа залуучууд байгаа. Ямар ажлын байруудыг ер нь нээлттэйгээр зарлах, энэ жилдээ зарлах бол за одоо яг open байгаа болохоор борлуулалтын хүмүүс авж байгаа, эрх зүйч хайж байгаа, нэг эрх зүйч хайж байгаа. За тэгээд ерөнхийдөө бас девелоперуудаа явцынууд нэмэх яг одоохонд бол ер нь гайг байгаа. Гэхдээ дараагийн шатн дээр ирээд нэмэх бах. Тэгээ одоо манайх бас нэг хөрөнгө оруулалт авах гал яг явж байгаа. Гэхдээ девелоперыг та ер нь ихэнх нь девелоперууд гэж ярихад бол та хэд бол девелоперийн тоогоор бол нэлээд том компаниудын тоонд орохоор сонсогдож байна л да. Тэгээд энэ багийг босгох гэж одоо нөгөө өмнөх 15 бизнес дээр алдаж онсон туршлага дээрээс үнэлж энэ одоо чанга ийм сайн багийг босгосон баг тий. Гэхдээ яг энэ багийг босгоход яг ямар одоо ур чадвар хэрэглэв? Яаж энэ багийг босгох вэ? Манай нөгөө би чинь яг өөрөө яг 15 болохоос манай нөгөө нэг партнеруудтайгаа нийлээ бид хэд чинь одоо нэг 3 4 дахь нөхгүй юу? 5 дахь ч юм уу да бид эдийг оролцож байгаа try хийж байгаа бизнес энэ 5 дахь одоо тэгээ манай компани ч өөрөө 3 бизнестэй 3 одоо яг main бизнестэй тэгээ энэ дээр одоо нөгөө нэмэхгүй басахгүй яг энэ 3 дээр full focus-лаад энийг ястаа янзын болон гэдэг ийм зорилготой. Тэгээд одоо нөгөө 4 фаундерын маань 2 нь өөрөө ерөнхийдөө энэ юун дээр амар суурьтай технологийн ертөнцид нэлээд сайн суурьтай. Тэгээ бид хэд ч нөгөө гитэмсэн програм хэмжиж төгссөн. Тэгээд тэр үеийн төгсөлт тэр ер нь connection тэр юугаараа л технологийн баг ер нь босгосон. Зөв. За нөгөө бас нэг юм байна л да. Одоо нөгөө цаашдаа одоо гэрээгийн хувьд одоо нөгөө бизнес модель нь өргөжөд явах юм байна. Мөн дээрээс нь борлуулалтын баг нь хөгжөөд явах юм байна. Гэхдээ бас олон улсыг харж байгаа юу те? Олон улсыг харж байгаа бол ямар улсуудад энэ бүтээгдэхүүнүүдийг одоо амжилттай хэрэгжинэ гэж боддог вэ хэрнэ? Зүүн өмнөд Азад хид орон яг ийм гэрээний асуудлаа шийдээгөө. Тэгээд Төв Азийн орнууд гэрээний асуудлаа шийдээгөө гэдэм билээ. Тэрнээс иш яг нөгөө том зах зээл рүү болохоор Токусайн энэ төр томчууд бүгдөө алдцсан. Гэхдээ энэ амар сонио дэлхий дээр 500 сая байгууллага за 500 тэрбум ч илүү за тэр хэвчээ байгууллага. Тэгэнгүүт тэрнээс нэг 20 сая орчим байгууллага хэрэглээд байгаа байхгүй юу? Үлдсэн нь хэрэглэхгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт Америкт жишээ нь энэ жил 2.8 24 онд 2.8 триллионы зах зээл байгаа юм Америк дээр дангаар. Гэхдээ Америк чинь Монголын хажууд бүр хамаагүй том байгууллагууд нь бүгд цахим гэрээний систем хэрэглэдэг болсон. Ер нь нийтээр автаа хэрэглэдэг болсон. Тэгсэн хэрнээ Америкт 2034 онд ирэх 10 жилд дахиад 78 тэрбум доллар хүртэл өсөх тийм том зах зээл байгаа. Тэгэхээр өөрөө энэ угаасаа нөгөө яг олон дэлхий дээр нэг шилжилтийн үе шатн дээр явж байгаа үр шимийг ойлгож байгаа. Тэгээд нөгөө хаасайг нөгөө хүний нөөцийн дутагдалд ороод химэл оюухан автоматжуулалт явж байна. Тэгэнгүүт тэр нэг 4-5 хүн ажиллаад байгаа ажлыг гэрээний систем шилжүүлснээр нэг хүн ажилтдаг ч юм уу. Ингээд боломжтой. Бүр цаашлаад ингээд бодоод үзвэл Монгол улс ч өөрөө нөгөө хүний нөөцийн айгуу том асуудалтай байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг болохоор шууд захимжуулах, автоматжуулах. За тэгээд цаашлаад бид бас нөгөө бидний нөгөө олон хурлаанд тэмцээнд нэвтрүүлсэн амжилттай болсон шалтгаанаар бид нөгөө блокчейн болон химэл оюухан нэвтрүүлэх гэдэг ер нь ажиллаж байгаа. Тэгээд тэгэхээр нөгөө химэл оюуханаар одоо ингээд нөгөө ашиг гэрээг уншин штэ тий. Тэнгүүд уншингууд гүйлгээл захирлууд бол гүйлгээл хардаг штэ. Би айгүй олон захирлаж ингээд зөксөж байгангууд ингээд баахан мичгээр ингээд ажин тэнгүүд нэрэмч хүмүүх хараад чи уншсан юм гэдэг. Уншсангууд за гэж хэлээ өөрөө нөгөө шууд ингээд зурдаг. Хизээч өөрөө тэр нэг бүчлэг уншдаггүй тий. Тэгэхээр химэл оюухны тусламжтай бас хуулийн заалтууд нь зөрчиж байгаа. Эсвэл хоорондоо эрх үүргийн зөрчлүүдийн review analyze тий. Review analyze хийгээд. Ер нь тэр үе шатнд явж байгаа тий. Одоо том гэрээн дээр л айгүй хэрэгтэй үйлчлэг. За яг энэ олон улстай холбоотой гэж ярих юм бол бүгд олон улсын тий одоо хүлээн зөвшөөрөгдөх боломж ямар гэдэг юм бол одоо энэ одоо арбитрийн шүүх төр ч гэсэн цахим гэрээг тий хүлээн зөвшөөрөгдөх болцоотой юу гадаад компанитай худалдаа 8 хийхэд энэ Монгол энэ технологи ашиглаад явхад тийм кейс гарч ив үү ер нь?
Манайхаар Amway явах гэж байгаа. За. Amway гэрээ байгуулсан гадны байгууллага гэх юм бол тэгээд олон улсын шүүхтлээс болохоор нөө e-sign гэдэг нь Америкийн стандарт гэдэг, e-DAS гэдэг нь Европын стандарт гэдэг. Тэр стандарт нийцсэн байдлаар систем өгжилж байгаа. Тэгэнгүүт нөгөө гэрээ болгон ардаа сертификат шаарддаг. Сертификатээр болохоор энэ хүн энэ IP адресаас энэ цагаар тэрдэн цагийн үед тэр үед энэ гэрээг хараад тэгээд тэд өдөр гарын үсэг зураад ингээд явлаа гиндэг. Тэгвэл Европ шүүх хурал мөрөл төр тань руу энэ байгууллага одоо тэдэн сарын тэдний өдөр гэрээгээ явуулсан байсан чинь та харчаад гарын үсэг зурхгүй 3-7 хоног 1 сар усны дараа зурсан байж штэ. Яг гэдэг нь тэндээсээ гарч ирээ. Тэр нэг олон улсад хөлийн зөвшөөрөлт гэдэг юм нь явчихж байгаа юм. Зөв. Тэгэхээр бас олон улсад бүтээгдэхүүн бас партнертай компаниуд бол бас саяны кейсэн дээр бас ашиглаж болохоор л болох юм байна те удахгүй. Тийм, ер нь бол хил давсан border grammar-ыг байгуулж байгаа. Тэгээд манай ч нөгөө KYC энэ айгуу сайн. Тэгэхээр нөгөө гадны байгууллага орж ирээд нөгөө Монголын нөгөө дан хураар баталгаажсан байгууллага ингээ хоорондоо гэрээ байгуулах боломжтой. Тэгээд бид нар чинь нөгөө Монголын дотоодын 4 тонгаар хэсэг G-sign, M-sign, Tritium, Mompass гэдэг ингээд байгаа. Тэгээд энэ тоон гарын үсгүүдээ бүгдэндээ нөгөө хоорондоо холилдож гарын үсэг зурж болдог. Одоо жишээ нь G-sign-тай газар G-sign л ингээд нөгөө талаас шүрдэг байхгүй юу. Тэгвэл хоёр талаас нь нэг нь Tritium-тэй, нэг нь G-sign-тэй ч юм шууд ингээд матч хийгээд зурах хөгжилт хийцэн. Тэр боломжтой. Зөв. Тэгвэл Батгад гарын үсэг тэр цахим саяны нөгөө асуудлууд нь бүгдээр та эдгээр платформ дээр явж байгаа юм тий. Тийм. Тэгээд бас нэг сонирхолтой юм болохоор нөгөө карбон кредит тоолдог. Одоо тэнгууд чинь нөгөө тухайн газар гэрээ байгуулад байгаа гууд чинь нөгөө шинээр мод тарихаас илүүтэй модыг одоо байгаа модыг тасдахгүй байна гэдэг нь илүү чухал. Тэнгууд чинь одоо нэг жишээ гэхэд бид хэдийн тооцоолж үзснээр UBCAP орж ирээд 500 бодол гэрээ хэмцэн байгаа байхгүй юу. Тэнгууд 500 бодол гэдэг чинь 25 модоос хамгаалцсан. Тэнгүүд тэрийг нь яг тоолдог. Тэнгүүд нөгөө нэг гэрээгээл гэж чинь 3%, тэгээ 3 хуудас, тэгээ 10 өргөө ингээд байна ингээ хадгалан барина гэл ингээд мөрцөлдөг шүү дээ. Тэнгүүд тэр тэгээд нөгөө принтерийн хор чинь өөр амар хортой. Тэгээ нөгөө машины утаа ялгарл малгарл гэт. Тэр болгоны тооцоод хэдэн литр ус хичнээн модыг бид нар хэмнээд ингээд манай систем дээр тоолоод ингээ гаргаад иртээ. Тий би санаж ин яг тэрэн дээр та хэд нэг маркетинг хийжсэн. Хэдэн литр ус хэдэн модыг бид нар хэмнэж чадлаа гэх тий. Тэр бол айгүй гоё ер нь бол айгүй супермаркетинг болсон. Тэг хүмүүс бол яг хуу тэр нийгмийн хариуцлагатай тий ийм стартап бол ялчгүй нөгөө сүүлийн үед бол айгүй чухал байгаа шүү дээ тий. Зүгээр бас зөвхөн бүтээмж дэвшлүүлэх зардал буруулахс гадна одоо тий энэ гэрээ гарчснаар тэр байгууллага ямар асуудлуудыг ер нь шийдэж байгаа вэ? За тэнгуүсээ нэг UBCAP гэсэн шүү дээ тий. Жишээ нь UBCAP нөгөө 70,000 вендортэй амар том байгууллага. Тэнгүүд UBCAP, UB Eats, UB Express гэх 3 байгууллагаараа манай ашигладаг. Тэнгүүд нөгөө 70,000 хүнтэй ингээл гэрээ байгуулсан хүн болго ирээл ингээл ерөөхдөө гэрээний формат нийтлэн. Гэтэ нөгөө дээр нэг үнэн дүн нэр гэл жижиг мэдээлэлүүд өөр. Тэгээд тэр нөгөө 70,000 хүнтэй тэр нэг байгууллага гэрээ байгуулахад нөгөө хүн нөгөө нэр хаяг маяг хотлоо хэлж болно шүү дээ. Тэнгүүд яг тэр нь ингээ бүгд баталгаажаад ингээ ирдэг. Дээр нь сургуулиуд айгүй их орж ирсэн. МУС байгаа, ШТИС байгаа, хобби байгаа гэдэг ч юм уу хүмүүн их сургууль гэдэг ч юм уу. Энэ сургуулиуд орж ирээд нөгөө эцэг ихтэй байгуулах гэрээ. Тэнгүүд нэг эцэг их нь Солонгост байдаг, Америкт байдаг, Монголд байхгүй байгаа. Тэний имэм гэж байгаарыг сурчдаг шүү дээ. Тэнгүүд тэрнээс яадаг тэрийг гэрээнүүд болохоор бүгд яг явж байгаа. За тэгээд яг бүр 100% зарим нэг байгууллага шууд бүх бичиг баримт орлуулах гэж оролдож байгаа. Тэгэх юм бол бүр супер. Яагаад тэгэхээр тэр нөгөө нэг агуулгасаа принтер цаас гэдэлстэй бүх асар их хэмжээний цаасыг бүгдийг нь хэмжин. Тэгэхээр нөгөө байгууллага болохоор одоо зөвхөн нэг ийм судалгаа бид хэд гаргасан. Жилдээ нэг 10 ажилтнтай 500 цаас гэрээ. Гэхдээ би нөгөө нэг түрүүн шинээр гэрээний систем гэж яриад байгаа ш. Маач нэг бичиг баримт систем байхгүй. Хүмүүст ойлгох нь л гэрээний систем. Тэнгүүд нөгөө тушаал тогтоол өргөдөл бас гэж болж байгаа шүү дээ. Тэнгүүд за тэр ороод ирэнгүүт нэг 500 бичиг баримттай байгууллагад л ихэд сартаа нэг сая 200 мянган төгрөг зарцуулж байгаа байхгүй. За тэр нь юу вэ гэхээр за нэг 700 мянган төгрөг хүний нөөцийн зардал. 3-4 хүн тэр гэрээтэй зуралддаг, гэрээг хайдаг, ингээ хэвлдэг, принтерлдэг, авчиж өгдөг барьдаг гэх тээ. За тэнгууд нөгөө нэг унааны зардал очиод хөргөж өгнө, буцааж авчирна. За тэгээ цаасны зардал, принтерийн зардал, цаас нь 80 мянга, принтер 30 мянга ч юм. Ингээд энэ хүний нэмээ үзэхээр сая 200 мянган төгрөг болж байгаа. Нэг байгууллага. Тэнгууд манай гэрээг ашигласнараа за нэг сартаа 70 мянган төгрөг төлнө. Тэгээд хүний нөөц нь нөгөө 700 мянга гэсэн хүний нөөц 10 дахин багасаад 70 мянга болчихно. Ингээд нэг 150 мянган төгрөгөөр нөгөө нэг асуудлаа шийдчихэж байгаа. За тэгэнгүүт энийг ингээд 5 жилийн хугацаанд бодоод нөгөө нэг
дөрөв нэг агуулгах сав ингээд 5 жил хадгалах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд чинь нэг тэр нэг шкаф тэр метр авдар тарахаар ингээд мөнгө идэдэж шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ ингээд бодоо үзэнгүүт туризм мөнгнөөс идэж шүү дээ. Тий 5 жилийн хугацаанд 100 саяг хэмнэх боломжтой. Тэгэнгүүт өөр байгууллагууд ингээд ороод ингээд ашиглаад ингээд тэг фул хөрөнгөтөнжилээр ашиглаад ирвэл болно. Тэгээ одоо ер нь хиймэл оюухан энэ автоматжуулалт яваад компаниуд чинь нэг ер нь бол цөөхөн ажилтнтай одоо нөгөө хуучин захирлууд ингээд манайх тэдэн мянган ажилтнтай гэж бааварлах биш 10 ажилтнаар мянган хүний хийх юмыг системийн автоматжуулалтаар бүрэн хийнгээд тэр дунд бол гарцааг орсон явчих. Тэгэхээр бас бодлоо яг энэ e-гэрийн үйлчлэгийг ашиглаад ирэхээр буцаад тэр компанийн хувьд бол айгүй том сурчлага маркетинг нөгөө танилцуулганд оруулахад их гоё контекст болох юм байна л да тий. Жишээ нь бид нэр энэ их ажлыг ийм одоо технологийн тусламжаа хэмнээд тий тэр хүн бас нөгөө өөрөө байгаль дээлтэй үйл ажиллагаа явуулчих واخ тий. Тэр ус модыг хэмнэсэн хүн тэр захиалагч өөрөө юм чин тий. Тэгэхээр яг энэ бол бас маркетингийн хэрэгсэл гэж болох юм биш тий. Нэг компани хувьд бол тэгээд бас нэг юм болохоор жоохон нэг 10-аас дээш олон ажилтнтай болоод ирэнгүүт ингэдэг юм билээ. Нэг янзарсан нөгөө нь ингээд цаасаар яваад хахаар нөгөө нь ингээд хооронд ингээд зураа ингээд орд ингээд явгод захирал нь юу болоод байгаа хаана ямар алдах ерөөсөө ойлгодгүй мэддгүү тэгэнгүүт яг захимаар яваад ирэнгүүт нөгөө ингээд өөр дөр нөгөө бичин ингээд нөгөө мэйл ирээд байгаа гот ингээд ороод хараад ирэнгүүт шинийгээ яагаад ингэсэн энийгээ тэргээд гэсэн гэдэг жижиг байгууллагууд төр мэдхгүй нөгөө ингээд давхар нөгөө гэрээ гэдэг чинь өөрөө цул тэр чигээр нөгөө compliance riskтэй тэгэнгүүт тэр их эрсдлүүд ингээд овоорол ингээд чиний нөгөө мэддэхгүй танаа байгууллага маргааш тамбуурах тийм ингээд амар хэрэгсэл ингээд үүсээд байгаа байхгүй зөв магадгүй тэгэнгүүт тэр бүх юмнуудаа ингээд захирал нь өөрөө ингээд очиод ингээд яа зөв тэгэхээр яг нөгөө бас жилд нэг удаа нэг цаасыг нэг гарын үсэг зурхтал хардаг байсан одоо өнөөдөр буцаад яг жинхэнэ ажиллаа хийя тий захимжуулаа тэрийг нэг тий хүн амьтантай нөгөө бас мессенжер чатлж явахдаа мэйл бичиж явахдаа давхар өөрийнхөө компанийн бичиг баримтыг бүгдийг шалгаа явуулчихад хэдхэн минут л шаардлагатай болж урж байгаа юм тий. За хамгийн том харилцагчнараасаа дурдвал жишээ харилцагчнартай дурдвал ямар компаниуд байгаа вэ? Боловсролын яам байгаа. Тэгээд цахим яам байгаа. Боловсрол мэдээллийн үнэлгээний төвгээд байдаг. За тэгээд МОС байгаа, ШТИС байгаа, удирдлагын хангалттай байгаа. UBCAP байна. За тэгээ ер нь ингээл нэлээд төрөл бүрийн компаниуд байгаа юм байна. Тэгэл Pearson идүүтэн хүртэл ингээд нөгөө гэрээ байгуулсан. Тэгээд Pearson чинь дэлхийн топ 10 аж ахуй нэг чинь нэг гэж байна сте. Тэгэхээр бас тийм юм өтралаа. Зөв. За онлайн худалдааны бизнес эрхэлж байгаа, худалдааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бас одоо тий та бүгдийн системийг ашиглахын тулд бас ямар хэлбэрээр байж болох вэ? Яг ямар зүрийн нэг юм боломжууд бас тий кейсүүд. Тий одоо надад яг сүүл нэг ирсэн кейс гэх юм бол юунууд сүүлийн нэг хувач төлөх үйлчлэг амар хүчийг авч байгаа. Тэнгүүд нэг хувач төлөх үйлчлэг чинь нөгөө StorePay те тэгээ нөгөө зэлийн аппод дээр бүгдэн дээр байрлуулсан. Тэгээд тэгэхээр чинь хувач төлөх үйлчлэгэн дээр яг нөгөө худалдаж авч байгаа хүндээ customer-таа сайн мэддэг боловч цаана нөгөө нэг байгууллагаас 10-аас 15% нөгөө зардал авчдаг те нөгөө зардал авчдаг. Тэгэнгүүт нөгөө компани эргээд нөгөө бүтээгдэхүүн зарахад 15% нэмээд зарчдаг. Тэгэхээр нөгөө үйлчлэгчдэр үрээд иртэй. Тэгэнгүүт чинь хэрвээ чи банк ус санхугаас зээл авах юм бол нэг 4% те банкнаас авах юм бол 2% байгаа шүү дээ. Тэгэнгүүт чинь 15% болоод ирж байгаа ч тийм. Тэгээ 15% нэмэгдчихдэг. Тэгэнгүүт юунууд бол онлайн юуны газрууд болохоор онлайнаар бүтээгдэхүүнээ борлуулдаг газрууд болохоор шууд гэж хэлээ. Бид нэр өөрсдөө зээлээр хүндээ өгмөр байна. Гэхдээ өгөхдөө гэрээ онлайнаар гэрээгээ байгуулчихна. Тэнгүүд манайх нөгөө өөрөө e-Mongolia-тай холбогдсон байдаг. E-Mongolia-ос бид нөгөө FICO score-ыг аваад чадах юм билээ. Тэгээ FICO score-ыг авангууд эндээс нөгөө score-оор нь үнэлж хагаад тэгэнгүүт заавал нөгөө банк ус санхүү 3 дахь байгууллага middleman орж ирхгүйгээр шууд өөрөө зээлээ бүтээгдэхүүн болгоод. Зөв бичиг баримт бүх юм нөгөө юг харилцаага захимаар гэрээнүүдэд захимжуулж байгаа юм чи шууд зээлийн олох үйлчлэгийг үл хийж болох юм шүү дээ. Энэ өстой гой санаа байна. Тэгэд манай бас онлайн худалдаа эрхэлж байгаа хүмүүсүүд бол яг гэрээгээ захимжуулж чадвал бас хүмүүст бас нэмэлт шин үйлчлэгнүүдийг үзүүлэх бүрэн боломжтой юм шүү дээ. Хурдаа нэмнэ илүү их нөгөө туршилтыг бас хийх боломжтой байна тийм. Тэгээд нөгөө илүү үнэтэй бүтээгдэхүүнүүд дээр бас нөгөө гэрээ ингээл шаарддаг шүү дээ. Зөв. Тэгээ бас нөгөө бараа бүтээгдэхүүн худалдаж авах зарим хүмүүс нөгөө худалдаа бол буцаалт тэрэмш кондишнуудын бас полисинууд байгаад ддэг тийм. Эдгэрийг хүртэл яг нөгөө нэг үүхтэй түүхтэй танаа тэр би бас сая бодлоо л доо зочил платформ дээр тийм нэг хүн нэг пүүз худалдаж аваад нэг сайтнаас авлаа гэж бодоход тэр пүүзийг тийм яг хэдэн сарын ямар бүтээгдэхүүн авсан бол мэдээлэл нөө шүү дээ. Тэрийг буцаад нөгөө хэрэглэгчийн нөгөө яг нэг юм үйлчлэгийн нөхцөлтөө хооронд нь
холбож чадах юм бол эн чинь нөгөө бие биендээ бас баталгаа гаргах, буцаалт хийх нөгөө одоо магадгүй бүр money guarantee үйлчлэгэн дээр хүртэл ашиглаад явчих боломжтой юм байна л да. Тийм. Ер нь бол онлайн худалдаан дээр ингээл нэг юм бүтлгөөстэй асар их тэгээд чинь жижиг худалдаа бол найсаашаа болоо нөгөө хүн сэтгэл хангалуун биш нөгөөдөөс бага амлалтдаг гэж байгаа тэгээд л чаа. Ингүү тэрийг болохоор ингээд нөгөө нэг одоо мэдээж нөгөө ботл гэрээ хийвэл too much шүү дээ тий. Тэгэхээр тэрийг блокчейн дээр шийдэж чадах юм бол яг нөгөө баталгаатай найдвартай түүх үлдэн худалдааны хилцэл тэр чинь баг жижиг хэмжээний хилцлүүд хийж байгаа хэрэг бүтээгдэхүүн үйлчлэгээ гэдэг чинь тий. Энэ бас бид нар дээр бас хийгдүүлэх гоё үйлчлэг юм байна. За тэгээд өмнө нь хийжсэн тий яг бас сонирхоод нэмээд асуухад өмнө нь хийжсэн нөгөө бас блокчейн дээр суурилсан төслүүд байдаг тий. Тэр төслүүдээсээ ерөөхдөө ярил одоо e-гэргизээ гадна ямар төслүүдийг хийжсэн блэ? Манай болохоор 3 бүтээгдэхүүн байдаг. Эсэлтийн ерхий шалгалтын E-shop гэдэг. Тэгээ ерөөхдөө нэг 5 орчим жил болж байгаа. Бүх сургуульчаа төгсч хөгтөл мэддэг. Тэгээ ерөөхдөө E-shop дээр болохоор test based learning system буюу зөвхөн тест хийдэг. Тэгээ тестэн дээр ажиллаад бодлолт нь хариу гараад ирдэг. Тэгээ Монголын хамгийн том тест хийсэн буюу 67-8 мянган бодлого байгаа. Тэгээ хүүхдүүд тэрийг апаар шууд хэрэгэлдэг. Тэр нэг бүтээгдэхүүн. За дараагийн болохоор Octagon Crypto бирж байгаа. Тийм. Тэгээд тэрний дараа болохоор сая E-гэрээгээд тэгээ ер нь энэ 3 дээр л яг 100% фокуслал одоо өөр орохгүй гэдэг тийм. Зөв. Нөгөө нэг яг худалдааны байгууллага дээр яа гэм блэ? Нөгөө нэг гэрээг хаах хурд нь 4-5 хоног гэдэг юм байна л да. Тэгэнгүүт болохоор нөгөө нэг E-гэрээ орчихсон 15 минутанд хаадаг. Тэгэхээр нөгөө гэрээгээ хурдан хаагаад хамбал борлуулалтын эргэцэн хурдаад тэр нөгөө нэг sales life cycle нь зөв. яадаг бүсэлтгэл юм билээ л дээ. Тэгээд яг нөгөө гадаад мотод ингээд яг тэрнээс 150% нэмэгдүүлсэн. Тэгээд ер нь бол ядаа нөгөө нэг Coca-Cola за тэгэл Apple, Netflix энэ тэр мэдээ тэр нөгөө яг нэвтрүүлэг бүр амар хэмнэлт хийсэн. Зөндөө түүхүүд идэх юм билээ л дээ. Худалдааны кейс төр бол тий. Зөв. За ер нь бол яг маш олон бизнесүүдийг ингээд унаж босоод хийгээд одоо бол доктортой бас 2-3 бизнесээ босгож ирсэн хүний хувьд бол яг энэ бизнесүүдийг хийгээд явах гарааны бизнес, технологийн бизнес хийгээд явахд бол бас ямар одоо тулгамдж байгаа асуудал энэ жишээ нь одоо тий улсын дэмжлэгүүд татвартай холбоотой асуудлууд хэр тулгарч байна. Энэ дээр ер нь өөрийнхөө хувийн үзэл бодлоо юу гэж хардаг вэ? Татвар нийгмийн даатгал тий ямар нэгэн одоо бас хууль эрх зүйн орчны хэр одоо нийцтэй байгаа вэ? Хууль ер нь бол нөгөө нэг юу эндээш л хамгийн чанга шүү дээ. Юуг хаваарал ирээлдэг эндээш юу гээл тэгин. За тэгэл ер нь нөгөө данс хаалаа шүү гин. Сая бол 4 сарын за одоо ингэж ярих зүг ба. 4 сарын 15-нд бол нийтээр нь хаасан шүү дээ. Энэ бол бүгд рүү нуцтаад миний л бүртгэлээс бүх компани руу уцтаад одоо татвараа төлөх. Тэгээ бүр хамгийн амжилт нь зарим нь төлцсөн байсан төлөөгөөс нь төлсөн төлөөг хамаагүй. Бүгд рүү нь ярьсан. Тэгээд бүр зарим дээр би төлсөн шүү дээ гээ уурлаад. Тэгсэн чинь тэгэл гайгүй болж илээ. Тэгээд тэр ер нь бол татварын тэр амар. Гэхдээ одоо нөгөө сайн нөгөө стартап үзэрээс шинэ хууль батлагдаад тэрээс хэрэгсгэж хуудах бах те бол хөнгөлөлтэй. Тэрийг хайтаах нэг ер нь бол ямар нэгэн бизнес эхлэхэд чинь нэг $1.2 жилийн дараа тэр ашигт ажиллагаанд ордог. Тэр бол амар үний юм билээ. Одоо өнөөдөр ингээл стартап ингээл амжилттай явж байгаагаад ингээл бүгд л нэг тэр жилэлтэй бизнес хийгээл ингээл явсаар байгаа өнөөдөр ирсэн. Тэрнээс биш яг сүүлийн жил ингээ пак гараад ирсэн хүүхд би л манай ер нь бүгдөө л мэдэндээ те. Ер нь ингээл фоточ арга хэмжээч тэр байнга л таарч идэг. Тэгэл тэнгуү шинэ пак гараад ирсэн байхгүй. Дандаа л амар удсан. Одоо UBK гэдэг чинь 16 жилийн аймаа гэж. Тэгжиж л өнөөдөр IPO хэмжээндээ ирж जैन тий. Тэгэнгүүт тэд нар ингээл амар ингээл удангууд ер нь бол 7.2 жил болж ш тэр бизнес ер нь технологийн ч ихгүй ямар ч бизнес 7.2 жил ашигтай ордог. Тэгэхээр ер нь эхний 5 жилд татваргүй байх гэдэг бол өөрөө бас тэрийг аварч байгаа хамгаалж байгаа. Тэгэхээр бол тэр юм батлагдж байгаа юм байна. Тэр нь айгүй зүгээр. За тэгж чадах юм бол бид нар чинь баг буцаад өөрөөсөө хөрөнгө оруулах хангалттай хэмжээний төсөвтэй болчихж байгаа шүү дээ тий. Буцаад R&D багаа хөгжүүлэгч жилд нийт орлогын тий 20 орчим хувийн буцаад улсад хөнгөлөлтөө нөхцөл рүү орчих юм бол буцаад хүний нөөц нэмэх буцаад бүтээгдэхүүнээ хөгжүүлж асуудлуудыг шийдэх нийгмийн асуудлыг шийдэх гэдэг чинь бол одоо чи жилийн тэрбумын орлоготой компани буцаад тий энэ нөхцлөөр 5 жил за яг тэрбумын орлого дээр ирчээд дахиад тий тэр хөнгөлөлт нь хамрагдах боломжтой дахиад 3 жил явлаа гэж бодоход бол жил болго 200 сая төгрөгөөр дахиад шинэ боломжуудыг нээх хүмүүсүүд хүний нөөц дээр ажиллах боломжтой болж хувирна гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь гэхдээ энэ чинь нөгөө компани зардал офис, компьютер за тэгэл
байнга л ноутбук шинжлэгдэж ийн авж ийн AWS-ийн зардал тийм инфляцид дагаад бүгд өсөөд идэг. Тэгэл нэг юм тэрбум хэдэн зуун сая мая гэж жилийц нэг юм тундун яриад идэг. Гэхдээ яг эсэм дээр нөгөө фаундерууд дээр яг гар дээр яг ирээд хэдийг нь би үрсэн бэ гэж яриул амар инээдтэй тэгэл тэгээ нэг дунд нь нэг ингээл нэг мерсер гадаад мадад явсан байдаг. Гэхдээ тэр нөгөө нэг эргээл ингээл нэг юм хөнгөлт нэг жоохон жижиг юм хом дээр ингээл наан цаана гээл тал талаасаа гаргаал ингээл явж ирсэн мэдэг шүү дээ. Зөв. Тэгэхээр яг бас гэрэж гэсэн бусад дараагийн шинэ стартапуудыг бий болгоход маш том түлхэж үзүүлж байгаа гэж харж байна. Яг тэр энэ цахим гэрээ гэдэг зүйлийг одоо дараагийн шинэ залуучууд шинэ аппликейшн шинэ гоё платформ хөгжүүлэх гэж бодоход тэр захин гэрээтэй штегээ шууд төсөөлчихөж байгаа байхгүй тий. Тэрийг гэрээгээр хийчихье гэд. Тэгэхээр нөгөө анхны санаа нь шууд нөгөө дахиад тэр нөгөө гэрээ шиг юм хийхгүй тэрийг гэрээгээр шийдчихье. Тэгэхээр энэ хэсгийг бүгдээр хийчихье гэдэг чинь энэ технологийн салбарын хувьд бол түлхэж үзүүлж байгаа гэж харж байна. Бидний хувьд ч гэсэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхэд бол гэрээг ашиглаад явхад бол бидний маш их хэмжээний мөнгө зарах байсныг хэмнэж өгөх тийм боломжтой гэж харж байна л да. Тэгэхээр ямар ч сан гарааны бизнес эрхэлж байгаа технологийн экосистемд байгаа компаниудын хувьд бол дотроо маш их хэрэгтэй зүйлүүдийг хийж өгсөн залуучуудад ямар ч байсан баярлалаа. Тэгээ та хэдийн тусламжтай ч гэсэн шинэ бизнесүүд их олноороо төрхөлтгөө тий. За баярлалаа. За тэгэд гэрээ гэхэр хүмүүс ингээл цахим гэрээгээд ерөөд ингэ мэдээд байна тий. Гэхдээ ингээд үйлдэл хийж чадахгүй компаниуд нь яг энэ үйлчлэгээ авч чадахгүй ингээ бодоол хитэн жил явж байгаа 1-2 жил те та хэдийг хараад тэгсээр нүүдэл хийж чадахгүй. Гэхдээ тэр хүмүүс юу дотроо ихэнх нь бас нэг л ижлэгэл асуултаа байх л та. Жишээ нь энэ яг хуулийн дагуу юм уу? Энийг яаж те тэрийг батлах юм бэ гэдэг. За ер нь бол яг хууль эрх зүйн хувьд бол батлагдсан. Тэгээд нөгөө бид нар анх нөгөө очсон газар бол амар их асуудаг гэсэн. Тийм учраас бид нар government drive хэрэглэсэн. Тэгээд government дээр ингээл очивол нөгөө бүх түрүү жил бүх цэцэрлэгийн хүүхдүүд улсын бүх цэцэрлэгийн хүүхдүүд гурвалсан гэрээ байгуулдаг. Яам эцэг их сургууль гээд тэгээд тэр гурвалсан гэрээ манайхаар явсан 142 мянган хүүхдийн. Тэгэл тийм гэрээ дээр ч наач нэг чухал биш хэрэг байна. Илүү тийм чухал гэрээнээр яах вэ гэл ингээл дахиад суудаг. Тэрнтэй холбоотой болохоор бид нар нөгөө MDS Handex гэдэг Монголын одоо фирм шүү дээ. Тэднийхээ нөгөө дуэд эженси буюу дүгнэлт гаргуулсан. Тэр нь манайх өөрөө Баярын Докогийн фирмтэй хамтардаг. Тэднийхээ дүгнэлт гаргуулсан. Ингээд тэр дүгнэлтээр болохоор нөгөө гэрээний систем нь тэр дүгнэлтээс ингээд хэрэглэхэд зөв юм аа. Ягаад гэхээр ийм хуулийн залтын хүрээнд ингээд хэрэгж байна. За тэнгууд энэ гэрээ ч очиод шүүхтэр өөрөө хэрэгж хамгаалагдах юм гэдэг гисэн. Шүүхтэр нэг кейс гарч ирсэн. Тэгээд ерөөхдөө бол тэрний хүрээнд болохоор хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. Тэгэхээр ер нь бол асуудалгүй. Тэгээд одоо сүүлийн үед ер нь даатгалын компани одоо чинь агуулга даатгал, мөнрэг даатгалч гэдэг юм уу. Тэгээд зээл юм гэдэг ч юм ингээд өөр нэг юм compliance-тэй холбоотой иймэрхүү газрууд илүү орж иж байна. Тэгээд үүсэг хаагууд нэлээдгүйх орж ирсэн. Тэгээ ороод ирэн тэрхээр ер нь нэлээд дэч болоо батлагдаа. Одоо ер нь тэр хэлцэн багасч байгаа. Тэгэхээр энийг сонсож байгаа хүмүүс бол ерөөсөө тийм хууль эрх зүйн хувьд бол айлтгүй юм биш үү? Яа тэгэхээр аль хэдийн туршигтаад батлагдаад шүүхтэр хүртэл ороод тэрийг одоо хүлээн зөвшөөрөөд олон улсын хуулийн ферм үүнийг хүлээн зөвшөөрөөд энэ үйлчлэгийг бол ингээд баталсан юм биш үү? Тэгэхээр бас стандартын дагуу мөн технологийн ч өөрөө блокчейн дээр суурилсан тэгээд Монголынхаа хуулийг ч гэсэн дагж байгаа учраас энэ дэр бол эргэлзээд байх хэрэггүй яг одоо шийдвэр гаргахад бол цаг нь олсон л юм байна. Тэг бас 3 өөр зах зээлийн 3 өөр бүтээгдэхүүн тэгээд бас чамгүй л ажил орсон байна да тий. Тэгээд ямар ч гэсэн тэгээд стартап гэхэд бид нар бол ингээд бас янз бүрийн замуудыг туулаад явж байгаа. Тэгээ ямар ч гэсэн одоо гэрээгийн хувьд бол энэ боломжийг бүх нийтэд олгож өгсөнд бол маш их баяртай байна. Тэгээд компаниудын зүгээс ч тэр одоо өмнөөс нь бас нэг айгүй гоё үйлчлэгээд хүмүүс бас тэгээд хэрэглээд тэ өөртөө мэдж байгаа туршсан хүмүүс зөндөө байгаа. Тэг ямар ч гэсэн нэг бидрийг урилгыг хүлээж авч тэгээ бид нартай ингээд шинэ бизнесээ шинэ боломжуудыг хүмүүст харуулж бас зардлаа бууруулах боломжтой юм байна. За мөн дээрээс нь бас үйл ажиллагаагаа өргөдөх боломжтой юм байна. За тэгээд бас бизнесээ хурдлуулах боломж ч гэсэн энэ дэр гарч иж байгаа юм байна. Тэгээ гэрээгийн хамт олондоо ямар ч сан амжилт хүсье. Тэгээд удахгүй бас дараагийн шин AI гэрээ гэд гоё шин юмнуудыг бас дэлгэчих шиг боллоо. Тэгээ удахгүй тэрэн дээрээ бас маш олон тий асуудлуудыг шийдэх болтгоо гэж ерөөж байна. За баярлалаа.